За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ комплекс тооны тригонометр хэлбэрээр өгсөн үед хэрхэн хувааж тухай авч үзье. За цөмөрөө эхлээд Z1 гэсэн комплекс тоо бай. Тригонометрийн хэлбэр нь R-ийг үржих нь хальтаа нэлээ косинус π дээр нэмэх нь синус π хэлбэртэй. Харин Z2 гэдэг комплекс тоо маань K-г үржих нь хальтаа нэлээ косинус альфа дээр нэмэх нь синус альфаг хальтаалаа гэсэн юм хоёр комплекс тоо өгсөн бэ гэж бодъё. За энэ хоёр комплекс тоо маань тригонометр хэлбэрээр нь хэрхэн хуваах тухай авч үзье. Өмнөх он буюу 2024 оны 12 сард болохоор цөмөрө комплекс тооны айлгуур хэлбэр буюу А дээр нэмэх нь B-г, C дээр нэмэх нь D-г хэрхэн хуваах тухай осомгоор нь үржүүлж авч үзчихснээ санаж байгаа ах гэж найдаж чинь тий. За одоо бол тригонометр хэлбэрээр нь хэрхэн хуваах тухай авч үзье. За энд бол тригонометр хэлбэрээр нь хуваахад бол энэ R-K гэдэг манай Z1 Z2 тооны модуль учраас энэ бодиттойгоо гарч ирсэн маа гэсэн. Тэгэхээр энэ R1-ийг хуваах Z2 нь R-ийг хуваах нь Z K нь болохоор бодиттой гэж ойлгоно. Харин хаалтан дотор байгаа тэр комплекс тоо нь косинус π дээр нэмэх нь синус π, харин косинус альфа дээр нэмэх нь синус альфа гэдэг комплекс тоонуудаа хосомгоор нь үржүүлье. Юуны хосмоггүй гэх юм бол хуваарьт байгаа косинус альфа дээр нэмэх нь синус альфагийн хосмог буюу косинус альфагаас хасах нь синус альфа гэсэн тоогоор яах нь хүртээр хуваарийг үржүүлээд байгаа гэж яа. За ингээд энэ хоёр хаалтаа яах нь гишүүнчлэн үржүүлье. Тэгтэл бол хуваарьт нь болоор хураагдаад косинус квадрат альфагаас хасах нь квадратыг үржих синус квадрат альфа болно. Харин хүртээр нь бол косинус альфагаар уртлын хаалтаа задлаад үржүүлье. Одоо энэ юу гэсэн үг вэ? Хойдлын хаалт буюу косинус альфагаараа косинус π-г үржүүлээ. Косинус π гүшин косинус альфа. Дахиад үржүүлээ синус π гүшин косинус альфа. Хасах синус альфагаараа косинус π-г үржүүлэхээр хасах нь квадратыг үржих синус π гүшин синус альфа болно. За энд квадрат маань хасах 1 гэдэг тоо гэдэг цөмөрөө тооцож авч үзье тий. Квадрат маань хасах 1. Тэгэхээр квадратын оронд хасах 1-ийг тавьчих юм бол энэ урд байгаа хасахтайгаа хүртүүлж байгаа хуваарьт байгаа энэ квадрат маань хасахын нэмэх болчихно. За ингээд үзэнгүүт хуваарьт байна бол косинус квадратыг нэмэхэд синус квадрат буюу тригонометрийн үндсээ адилтгахад байна тий. Энэ маань хэд байдаг вэ? 1 болчихно гэсэн үг. Харин энэ дээр хүртүүлж байгаа хаалтны маань косинус π үржин косинус альфа хоймын хоногоо нэмэх синус π гүчин синус альфа гэдэг маань нэг томьёо аа тий. Харин энэ хүртэлт тооны хоёр дундлын хоёр гишүүн буюу синус π гүчин косинус альфа хасах нь косинус π гүчин косинус альфагаас хаалтнаас яах нь гаргачих. За тэгэнгүүт энэ хаалтны дотор болохоор синусын ялгуурын томьёо өнцгүүдийн ялгуурын томьёо. Харин косинус π гүчин косинус альфа дээр нэмэх нь синус π гүчин синус альфа гэдэг маань бол косинусын өнцгүүдийн ялгуурын томьёо гэж анзаарч байгаа тий. За ингэнгүүт яах нь тэр дотор хаалт маань синус π-гээс хасах нь синус альфа, харин гадна талд байгаа нь болохоор косинус π-гээс хассан косинус альфа болчихно. За ингээд K2-оо тусна ингээ хуваачих юм бол Z1-ийг хуваах нь Z2 гэдэг комплекс тоо маань хуваахдаа модулийг хуваах буюу R-ийг K-д хуваасаныг үржих нь косинус өнцгүүдийг хасчихдаг. Хуваагдагчаас хуваагчийнхаа өнцгийг хасчихна. Юу гэсэн бол косинус π-гээс косинус π-гээс альфа хасчихдаг. Π-гээс нь альфа өнцгүүдийг хасчихдаг. Нэмэх нь синус бас өнцгүүдийн хооронд хасчихдаг байх нэ. Тэгэхээр энэ томьёоны гаргалгааг ойлгосон байх гэж найдаж байна. Хэрвээ үндсэн томьёо одоо дахиад дараагийн бодлогон дээр заавал томьёоны гаргалгааг гаргах бодох алавгүй. Юу байдаг байх нь хоёр комплекс тоо тригонометр хэлбэрээр хуваах юм бол модулуудын хооронд нь хуваагаад үржих нь хаалтаа нэгэ косинус хүртүрт байгаа өнцгөөс нь хуваарьт байгаа өнцгийг хаслаа. Нэмэх нь үржих синус муу айдл хүртүрт байгаа өнцгөөс нь хуваарьт байгаа өнцгөө яах нь хаслаа гэсэн хэлбэр шилжих нэ. За эндээс дүгнэлт гарч ирээ. Хоёр комплекс тооны ногдурын модуль нь тусрын модулийн ногдуртай яах нь тэнцүү. Өөрөөр хэлбэл Z1-ийг Z2-т хуваагаад модуль авсан маань Z1-ийн модулийг Z2-т хуваасантай яах нь тэнцүү гэдэг одоо модулийн чанар маань биелж байгаа тийм ээ. Мөн аргумент тус бүрийг ногдрын аргумент гэдэг нь тусрын аргументыг хооронд нь хаснаа тэнцүү. Өөрөөр хэлбэл Z1 Z2 гэдэг комплекстойг хуваагаад тэрний аргумент буюу нөгөө өнцгийн тийм олоход бол Z2-ийн нэгийн аргументээс Z2-ийн аргументыг хассантай яах нь тэнцүү гардаг байх нэ. За энэ чанар бас яах вэ биелэгдэх юм тийм ээ. За тэгвэл цөмөр жишээ аваад үзье. Дасгал 6.
За дээрх тоонуудыг тригонометр хэлбэр шилжүүлээд A'д нь Z1-ийг Z2-т хуваагаараа, B'д нь Z3-ыг Z2-т явах нь хуваагаарай гэж үзэж байна. За тэгэхээр Z1 маань бол хасах 1 дээр нэмэх нь, Z2 маань бол язгуур дээр 3 дээр нэмэх нь, Z3 маань 1-ээс хасах нь язгуур дээр 3 гэсэн тоонууд байх нь. За энийг бол төмөрөө синхрон хичээл дээрээ бол энэ 3 тоог бол тригонометр хэлбэртэй аль хэдийн шилжүүлчихсэн байгаа. Багш нь тэрийг шууд ашиглая гэж бодож байна. За жишээлбэл Z1 гэдэг тоо маань бол хасах 1-ээр нэмэх 1 гэдэг тоо маань бол модуль нь бол язгуур дээр 2 шүү дээ, тий. Юу гэсэн бол хуурмаг хэсэг нь 1 бодит хэсэг маань хасах 1. Энэ хоёрыг тавдар зөвшөөр язгуур аргахаар язгуур дээр 2 болчихно, тийм ээ. Тэгэхээр язгуур дээр 2-ыг үржих нь косинус 3π хуваахын 4 нэмэх нь e синус 3π хуваахын 4 гэсэн ийм тригонометр хэлбэр нь ийм байна гэсэн. За Z2 гэдэг комплекс том маань болохоор язгуур дээр 3 дээр нэмэх нь гэдэг комплекс том маань муу адил модуль маань бол язгуур дээр 3-ын квадратыг 1-ийн квадратыг нэмэхээр язгуур дээр 4 буюу язгуураас 2 гарах нь. Тэгэхээр 2-ыг үржих косинус π хуваахын 6 дээр нэмэх нь e синус π хуваахын 6 гэсэн тоо байна. Z3 маань болохоор тригонометр гэдэг нь болохоор муу адил 2-ыг үржих косинус хасах π хуваахын 3 дээр нэмэх нь e синус хасах π хуваахын 3 гэсэн юм том яваад байх нь. За одоо хамгийн гол нь зөвмөрөө шинэ хичээлийнхаа дагуу Z1-ийг Z2-тэй хуваая. За тэгхийн бол шууд зөвмөрөө модуль хуучдаг тийм. Z1-ийн модуль маань болохоор энд өгснөөр л язгуур дээр 2 Z2-ийн маань модуль маань болохоор 2 байгаа. Тэгэхээр энд багш нь ихлээр язгуур дээр 2-ыг 2-т хуваацсан байна тийм. Үржих нь хаалтаа нээлээ косинус өнцгүүд буюу аргументуудын хооронд хасдаг. За тэгэхээр Z1-ийг Z2-т дуусах Z1-ийн аргумент нь 3π хуваах нь яах нь 4 байгаа. Харин Z2-ийн аргумент нь болохоор яах нь π хуваах нь 6 байгаа. Тэгэхээр 3π хуваах нь 4-өөс π хуваах нь 6 хаслаа. Нэмэх нь e үржих нь синус 3π хуваах нь 4-өөс π хуваах нь 6 яах нь хасчаа. За тэгхийн бол манай хариу маань л язгуур дээр 2-ыг хуваах нь 2-ыг үржих нь хаалтаа нэлээ косинус. За ижил хуваар өгөө нэмэхээр 7π хуваах нь 12, нэмэх нь e синус 7π хуваах нь 12 гэсэн ийм комплекстэй яах нь гарах нэ. За энийг маань тригонометр хэлбэр шилжүүлээд бодорой гэсэн учраас ингээд босгох нь байна тийм ээ. За энэ маань мэдээдрэг айлгуур хэлбэрийнхаа хариутай яах нь тэнцүү гарна шилжүүл өнцгүүдээ шилжүүлэхээр тийм ээ. За B-р бодлого маань Z3-ыг Z2-т яах нь хуваар гэсэн. Тэгэхээр Z3-ын маань модуль буюу модуль нь 2, Z2-ын маань модуль нь муу адил 2 байгаа. Тэгэхээр 2-ыг 2-т хуваагаад үржих косинус өнцгөө хасчдаг. Тэгэхээр Z3-ын аргументээс Z2-ын аргумент. Z3-ын маань аргумент бол хасах π хуваах нь 3, Z2-ын маань аргумент бол π хуваах нь 6. Тэгэхээр хасах π хуваах нь 3-аас хасах нь π хуваах нь 6. Нэмэх нь e синус муу адил хасах 3 π хуваах нь 3-аас π хуваах нь 6 хаслаа. За ингээд 2-ыг 2-т байхаар яг 1 болчихно. Тэгэхээр аргумент маань 1 болчихсон бичсэнгүй багш нь. Тэгэхээр косинус 3 хасах π хуваах нь 3-ээс хасах нь π хуваах нь 6 байгаа. Тэгээ ижил хуваар 2-ыг хөөч хасах 3 π хуваах нь 6 буюу 3-т нь хураачих юм бол хасах π хуваах нь 2 гэсэн аргументтай болох нь хасах 9 градусын тийм ээ. За тэгэхээр B хариу маань бол косинус хасах π хуваах нь 2 дээр нэмэх нь e синус π хуваах нь 2 гэж чинь. Тэгэхээр тригонометрийн маань өнцгүүд нь маань болохоор аргумент нь бол хасах π 9 градусаас нэмэх 9 градусын хооронд байдаг учраас энийг ингээд орхино шилжүүлэхгүй тийм хэрэг косинус 9 хасах 9 градусын хооронд хэрэг шилжүүлчих юм бол нөгөө нэг айлгуур хэлбэрээр яах нь хуваасан та яг адилхан хариу яах нь гарчих юм тийм ээ. За ингээд та бүхэн эдгээр бодлогоо яах нь ойлгосон гэж найдаж байна. B даалт гэж байхгүй гэрийн даалгавартаа харин өмнөх синхрон хичээлээр гэрийн даалгавар өгсөн байгаа. Энэ гэрийн даалгаврыг G-р бодлого нь болохоор ногдорыг болох байсан тригонометр хэлбэрээр энийг яах нь энэ синхрон хичээл асинхрон хичээлээ хайхан ойлгож үзээд энд G-р бодлогын яах нь бодоорой гэж зөвлөе да. За тэгээ мөн даалгавраа цөмөрөө яах нь зарим нэгэн дутуу хийгээд өмнөх удирдлын манд дүн жаахан таарах болсон байгаа тий. Тэгэхээр гэрийн даалгавраа сайн хийгээрэй. Гэрийн даалгавраа хийх юм бол энэ хичээлийн эрсцийг тооцоод яах нь оноог нь өгч байгаа шүү. За дараа уулзлаа баяртай.